2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол улс Олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртэн хотол түмнэрээ баярлсан. Энэхүү баяр баясгалыг Монгол улсын Хөдөлмөрийн Гавьяа Тэмэрчин найдангийн төвшин баяр бэлгэлсэн. Тэрээр Бээжин 2008 зуны 29 дугаар Олимпийн наадмын жудоо бүхий асах 100 кг-ын жин алтан медаль хүртсэн билээ. Тэрээр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн сайхан суманд хүрчээ. Аас ТV аврах шалралт тэмцээний мөнгөн медаль, Парисын дэлхийн цомын тэмцээний хөлт медаль, Монгол улсын аврах үндэсний бүхий аймгийн арсан цогтой тамирчин билээ. Ингэжтэй нарман дуулсан их зоригийн эзэдмэн одон авийн хөнгүүдийн Отон болж гэлзараа Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд хямдхан олдоогүй Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд хямдхан олдоогүй Ярвалтрын шухайлын чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэй Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд хямдхан олдоогүй Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд хямдхан олдоогүй Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд хямдхан олдоогүй Давидний тгөлийг алдаагүй Тамирчны ялууд